За хромын нэмэх 3 валенттай катионыг биохарматын ион болтол эсэлдүүлэх туршилтыг хий. За үүний тулд аммоны персульфатын уусамлаас хуруу шилэндээ тасалж авна. За энэхүү уусмал дээрээ уусмлын орчинг хүчлэг болгож бүхрийн хүчлийн уусамлаас нэмж өгнө. За энэ туршилтанд мөнгөний нитратыг катализатор байдлаар хэрэглэдэг учраас 2-3 тусал мөнгөний нитратын уусамлаас хийя. За энэ туршилтын явцыг нэлээд урт үйл ажиллагаа явагдана. За ингээд дээрэс нь хромын 3 валенттай давс буюу хромын сульфатын уусамлаас нэмж өгнө. За хромын сульфатын уусмал маань ногоон өнгийн уусмал болох нь харагдаж байна. За энэ бэлтгэсэн хуруу шилтэй уусмлуудаа халуун усан баанд бага хэмжээгээр дүүрч өгнө. За энэ түрүүчийн явуулсан туршилт байна. Нэлээд удаан хугацааны дараа уусмлын өнгө биохарматын ионд шилжсэн болох нь харагдана. За энэхүү туршилтыг та бүхэн өөрсдөө хийж үзэж болно. За ингээ хромын 3 валенттай катионыг биохарматын ионд шилжүүлэх туршилтыг хийж дуусгалаа.